За энэ төрөлж ирсэн та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Мэдээж өдөр болгон сайхан. Гэтэ онцгой үйл явдал болж байгаа тэр өдөр бас бүр сайхан байдаг. Өнөөдөр онцгойгоос онцгой өдөр гэж бидний зүгээс харж байгаа. Яг тэгвэл энэ бол Монголын хараагүй хүмүүсийн түүхэнд зөвхөн хараагүй хүмүүсийн түүхэнд ч биш. Монголын Христ итгэлийн түүхэнд. Зөвхөн Христ итгэлийн түүхэнд ч биш. Монгол улсын түүхэнд энэ бол хамгийн онцгой өдрүүдийн нэг нь гэж бодож байна. Яг тэгвэл хараагүй хүмүүст зориулж хэвлэгдсэн Библи бүтнээрээ анх удаа одоо бидний гар дээр ирж байгаа ийм онцгой өдөр юм аа. Тиймээс энэ онцгой өдрийн төлөө бүгдээрээ бурханд алдрыг өргөцгөөё. Хүн болгон унших хэрэгтэй. Хэрэгтэй биш, бүр эрхтэй. Тэгээ энэ эрхийг бид нар хангах нь одоо аримчаас нийгэмлэгийн хувьд бас хүлээсэн үүргүүдийн маань нэг нь юм. Бүр хамгийн онцгой үүрэг бол энэ юм. Яг л аримчаас нийгэмлэгийн ансын хараа бол Монголын үрх болгон, айл болгон, Монголын хүн болгон Библийг уншдаг байгаасаа гэдэг ансын хараатай. Хүн болгонд Библийг хүргэх алсын хараатай. Энэ алсын харааныхын хүрээнд бид нэр хараагүй хүмүүстэй зориулж Библийг бүтнээр нь анх удаа хэвлэж байна. Энэ бол бидний алсын харааны нэг хэсэг. Тэгэхээр энэ алсын хараанд хүрэхэд бол бид нэр бүхий л хүч чадлаараа цааштай бас зүтгэх болно. Ингээд хүрэлцээрсэн та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлье. Бидний үйл ажиллагаа нээснийг аль биесээр мэдэгдэж байна. Сайн баярлалаа. Ингээд та бүхний өмнө нэгэн онцгой цагийг гаргах гэж байна. Энэ маань юу вэ гэхээр Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу хараагүй, сонсголгүй иргэдийн гишүүдээс бүрдсэн, иргэдээс бүрдсэн найрал дууны Монголын хамгийн анхны хамтлагийг та бүхний өмнө урих гэж байна. Энэхүү найрал дууны хамтлагийн тэр гайхамшигтай бэлдсэн тэр уянгалаг дуу хоолойг бүгдээрээ хамтдаа эзэн бурханд өргөсөн магтаал талархалтайгаар хамтдаа сонсцгоё. Ингээд Тэнгэрийн дуулал хамтлаг болон хараагүй иргэд, сонсголгүй иргэдээс бүрдсэн энэ найрал дууны хамтлагийг та бүхнийхээ өмнө хүндэтгэлтэйгээр бас урихад бэлэн болоод байна. Хамтдаа алгачтаар өгтөж авцгаая.